Сайн байцгаана уу? За энэ бол миний 2 дахь бичлэг байгаа. Тийм ээ 2 дахь бичлэгээр та нартайгаа цуг миний өдөр тутмын нүүр бүтэлийн талаар ийм бичлэг хийх гэж удаа. Тэгээд одоо эхэлцгээе. Эхлээд шууд ингээд нийст цацчдаг. За ингээд цацсныхан дараа би шууд ийм бейс хэрэглэдэг байна. Би бол ингээд төрчихдөг. Би их тийм юу санацарч байгаа юм шиг. Энэ бүр амар юм цаан болгох юм байна. Oh my god. Энэ амар цаан болгох гэсэн юм. Төрөхснийхаа дараа шууд крэм дордог байгаа. Ингээд зүгээр ингээд тарахад тавьчихдаг. Энэ дээр бүр амар юм цаав цагаан харагддаг. Энэ дээр ингээд төлөн тарахаар зүг зүгээр харагддаг. Би харахгүй бүр арай л ихийг аваад өргөж. Одоо ч гэсэн ингээд паудраа төгжиж өгнө. Би өнөөдөр ихтэй арай л кремийг хитүүлээ тавьсан бүр амар цав цагаан харагдчих. Үрээ кремд чиглэе. Ингээд би цасан цагаан хөх болж байна. Дараа нь яг вэ гэхээр итгэхээргүй хэрнээ бас нэг юм бас мэддэгний тамнууд харчих. Хамгийн ихэнд хэдүүл энэ үнгийг аваад бараг нүдний бейс гэдэг би бол тэгээд ойлгочтой. Тэнгүүд л дараа нь хэдүүл энэ үнгийг аваад уртл руу ингээд аль болох ингээд тавьж өгчдөг. Тэгээд дараа нь болохоор арай ингээд тод үнгийг авч чаад уртл руугаа. Дараа яг саяны өнгөө авангуудлаа ингээд доотлын ингээд ягаарлаа. Ийм нарийнхаа үзүүртэй багсыг жоохон усанд ороод тэгээд орсныхаа дараа зүрийн ингээд хавчаад улам дээрийнхэн болгож байгаа бороо хүмүүс наваад энийхээ доотлын хэсгийг артлын яг энэ хэсгийг ингээд тодруулж өгнө гэсэн. Би ер нь л ингээд хоёр нүднийхаа ер нь зүүн талын нүдийг ерөөсөө амар сайн будаж чаддаг шүү дээ. Зүгээр юм байна. Зөвчс нэг ингээд иймэр болж байгаа. Тэнгүүтэл би дараа нь шууд залхуураад дахиад энэ борөнгөө авангуудлаа шууд эгээс алзуулж чаддаг. Шууд шулуун ингээд зурчингуудлаа дараа нь жоохон ингээд дэше өргөд. Болцсон зүг. Тэгснийхаа дараа болохоор би дахиад энэ цайвар өмнөөс нааж байгаа. Тэднийхээ доотлын хэсгийг жоохон ингээд. Ингээд хөр арай илүү цэвэр харагддаг. Би гэдэг контур тавихтаа нэг сони юм билгүй та нарт. Би контроор тавьдаг. Дахиад энэ нэрийнхэн багсаа дахиж норгоод. За ингээл юм орж байгаа та. За. Тэнэрээ ингээ контура зурчдаг ч гэсэн ингээд миний ингээ нүрийн фаундейшнаас илүү ерөөсөө буудгүй ингээд өдрийн туршиг ингээ байж байдаг. За тийм болж болов. Нүдний дээдлэлтэй жоохон саа тавих хэрэгтэй л буцаг өнөөхөө ягаан ингээ сайн ингээ тавлаа. Хөө бодохтаа үснээсээ ингээд арай жоохон цайвар дөнгөр утгах бол илүү гоё харагддаг. За нэг ийм л бодчаад өмсгөний харандаагаар засаад өгнө. Тэгэнгүүт л ингээд нэг хэсэгтээ ингээд баахан шамбараалцсан байсан хэсгнүүд маань байхгүй болоод тэгээд өмсгөө ингээд бодчихсныхаа дараа маскара нүгэ хитүүлээ өмсгөнийхөө уртлыг зүгээр ингээд жоохон санаад. Гэхдээ би амар 50 байгаа болохоор юмнуудаа юм жоохон хитүүлж талтай байна. Та зүгээр ингэж бодоод болоо. За одоо чинь хамгийн сүүлд уруул идэх тий. Уруул хүрээлгчээр
Нисгээ жоохон тодруулаа. Жоохон дарж өнгөтлээ. Тэр ч гэсэн миний будалт л ингэ боллоо. Одоо хэдүүлээ үсийг эзлэв. Заавч. Би ийм чоор зүгээр ингэ тавьсан. Энийг бол нэг ингэж амар ингэ өдөр болгон янзалж бол явж чаддгүй надад үнэхээр цаг байхгүй. Эргээд идэг байсан шүү дээ. Яа би өөрөө царайг харж ирэх гацаад ингэдэг идэв юм. Тэр гол ойлголоо. Тэр хэлэх нэг юм хэд. Яаж ирээд байгаа вэ? Ийм гоё ягаан бодолт хийсэн юм чи хэдүүлээ өнөдөр бас ийм юм нэмж болох юм дээ. Энэ гэхдээ бол повдерны багс. Миний жижиг багс байхгүй байгаа учраас эндээс за энэ хоёрыг ингэж аваа. Ой ингэж үзье. Ялгаа юм уу? Би ч бүр аим хөрх болоод байгаа юм шиг. Энийг би бас нэг юм дутуу үлдээч чиж. Намаа цайвар боронгүй. Энэ боронгийг ашиглах уу? Энэ бодлон дээр баг ингээд бодохгүй байсан ч тийм юм шүү. Тэгээд би яаж боддог вэ гэхээр заяа. Энэ хэсгийг ингээд жоохон ингээд чингүүтлээ. Тараагаад. Гэтэ би бодоод ирэхгүй юм болоо. За. Ер нь бол би ингээл тавьчихдаг. Энэ баг 50-гүйсэн намаагүй дээрсэн юм л. Би ихтэй би арай л кремээ зааруулж. За ихтэй явах үү. Би ямар одоо гаргаж байгаа байсан. За ингээл энэ хамарны энэ гол хэсэгт юм бүрхий гаргаж өгөх юм шиг байна. Арай өнгөрсөн. Энэ ч бол гэтээс өөр юм би. Намайг хичээлд үед хэзээ тийм болдог хүсвэсэн та. Юм хүн чинь ингээд өглөө хэрц сэрээд ингээд 50 нүрэ будаа гарахаар арай л хөрх явд юм элэ штий. Би ер нь бол 7 хоногт нэг л удаа баг ингэж хөрх явах. Би ихтэй бас сормусаа нэг буддаг. Гэхдээ ер нь бол ингээд жоохон тэрвэлгээд гэтээ хүмүүс амин сормусан тач холбогдол өгдөг юм лээ. Би яагаад өгдөггүйгээ ойлгохгүй. Надаа угаасаа зогтгүй болоод тэр баг. Ихт миний сормус хүртэл харагдахгүй байна. Oh my god. За би ихтэй дайлжганаад сормус ганц бодчих. Сормустай нөөж тааж байгаа. За үнэхээр энэ бичлэгийг үзээд эмэгтэй хүмүүс л ялгааг нь олж чадна уу гэж зэрэгтэй үнтэй үзчихвэл үнэхээр ялгааг нь олохгүй байгаа. За юу ч гэсэн нэг иймэрхүү тэнгуүтлээ хатгаас өмнө би сормус аяа бодохоор ингэждэг ийм хүмүүсэг зул гаргачаар тийм нэсгүүд энийг наагаад ингээд анимлаш болгочдөг. За үнэхээр залхуураа болохгүй байна. Гэтэ энэ үнэхээр бүтдэг шүү гайз. Би урсуулаа шиг харагдах юм. Хөрхөн ч юм уу. Зэрэг ч нэг юм хөө кремээ цагаар кремээ хитгэе тоо тавьсан болохоос би ч юм хөрхөн хүн биш дээ юм. Гэс үсэнцлээ хэдүүлээ бичлэгээ дуусгацгаая. Ямар байна би? Хөрхөн байна. За би нэг иймэрхүү харагдаж байна. Бас нэг иймэрхүү. Эластик иймэрхүү. Тэгээд миний бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Баяртай.